За хувьцаа болон бондыг эдгээр 6 зүйлээр бол ялгаж үзэж болдог байгаа. За тэгэхээр хувьцаа юу юм бэ гэхээр зэрэг та компани тодорхой хэмжээг эзэмшдэг боллоо гэсэн үг. За бонд бол та эзэмшиж байгаа биш, ердөө тухайн компани эсвэл засгийн газарт мөнгөө зээлдүүлээд оронд нь ингээд хүүтэй эргүүлж авнаа л гэсэн үг байгаа. За хоёр дахь нь болохоор зэрэг эрсдэл өгөөжийн ялгаа байгаа. За хувьцаа бол бондоос арай илүү өндөр эрсдэлтэй, түүнийг дагаад илүү өндөр өгөөжтэй гэж бол үздэг байгаа. Яагаад юм бэ гэхээр зэрэг бонд бол тогтмол өгөөжтэй байдаг. Та 100-г зээлсэн бол яг 100-аар хүүтэйг нэмж аавна. Тэр бол баталгаатай. Харин хувьцааных бол та 100-аар хувьцааг нь авсан бол жилийн дараа 2 жилийн дараа тэр хувьцааны ханш бол ингээ хэлбэлзээд өсөө буураад яг 100-аар эргүүлээ зарах баталгаа бол байхгүй байгаа. За энэгээр бол ингээд эрсдэлтэй ч ээж болно, илүү өгөөжтэй ч ээж болно л гэсэн үг. За гурав дахь ялгаа нь бол орлого байгаа. За хувьцаа бол ногдол ашиг авдаг. Гэхдээ тэр ногдол ашиг нь бол яг 100% баталгаатай гэсэн үг ш. Тухайн компани өөртөө ногдол ашигыг энэ жил хувьцаа эзэмштэй олон эсвэл олохгүй энийг шууд эргүүлээд нэмж хөрөнгө оруулна гэсэн шийдвэр гаргаж болдог байгаа. Харин бонд бол яг гэрээн дээрээ танд тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр дээр чинь нэмээд хүүг хэдийг өгөх юм бэ гэдг нь бол ингээд урьдчилан баталгаажуулсан байдаг тул та яг тодорхой хугацааны дараа тэр мөнгөө л авна гэсэн. За дөрөвдөх нь бол эзэмшил байгаа. За хувьцаа эзэмшигч та болсноор хувьцаа эзэмшлийн хурлаар саналаа өгөх хэрэгтэй болно гэсэн үг. Та өөрөөр хэлбэл худалдаж авсан хувьцааныхаа компанида шууд нөлөөлөх боломжтой болж байгаа гэсэн үг. За бонд бол их боломжгүй байгаа. Та мөнгөө л зээлүүлсэн болохоор хувьцаа эзэмшигч биш тул та яг бонд гарагчийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй байгаа, санал өгөх эрхгүй гэсэн үг. За зах зээлийн нөлөө энэ хоёрт яаж нөлөөлдөг юм бэ гэхээр зэрэг хувьцаанд бол санхүүгийн тайлан нөлөөлж болно. За менежмент, өрсөлдөх чадвар гэх мэтлэн зүйлс бол ханшид нөлөөлдөг байгаа. За бонд бол түлхүү бусад хүүнүүд хидтэй байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад бондын хүү тогтдог байгаа. За бодлогын хүү байж болно, хадгаламжийн хүү, бусад бонд засгийн газрын өгөөжүүд хидтэй байгаа юм бэ гэдэгт тулгуурлаад бондын хүү бол яг тогтдог байгаа. За ингээд 6 дахь ялгаа нь болохоор зэрэг хөрвөх чадвар байгаа. За хувьцаа бонд хоёрын хоорондох ялгаа нь бол бас хөрвөх чадвар дээр бол нэлээд өндөр байдаг. Хувьцаа бол хамгийн өндөр хөрвөх чадвартай зэмсгүүдийн бол нэг байгаа. Ялангуяа арилжаа ихтэй хувьцаа бол бараг бэлэн мөнгө шиг та шууд бирждээ захиалга өглөө биелээд бэлэн мөнгө олдог байгаа. Тэгэхэд бол бонд бол тех боломжгүй байдаг. За яг нээлттэй бонд бол харьцангуй илүү хурдан бэлэн мөнгө рүү бол хөрөх боломжтой. За хаалттай бол бүр хэдэн өдөр хэдэн 7 хоногч болж магадгүй байдаг. Таны тэр зарж байгаа бондыг чинь худалдаа авах хүн олж ээж л ер нь бол хөвчлэн таны бондыг мөнгө болгодог байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол хувьцаа нь бол бондоос хамаагүй илүү өндөр хөрөх чадвартай. За ингээд 6 ялгааг бол үзлээ. Эдгээр 6 ялгааг та мэдж авснаар хувьцаа бондын яг аль нь надад илүү тохиромжтой юм бэ? Би багцаа яг энэ хоёроос яаж бүрдүүлэх юм бэ гэдгээ бол илүү ойлгож авсан болов уу?